Сайн байцгаана уу? Сайхан амарцгааж байна уу? Үлгэрээ уншиж байна уу? Үлгэрээ сонсож байна уу хүмүүдээ? Өнөөдрийн та нартай уншиж өгөх түүх бол хэрүү амьтад зулцгаа үнсдэг байсан бол гэсэн байна. Та нар амьтдын зулцгаа үнсэж байгааг харж ирсэн үү? Яад юм бол хүмүүдээ? За хамтдаа мэдэж авцгаая. Зөндөө удаан хөдөлдөг слот хэмээгч өвсөн дижээлд амтан өдөр гэгээтэд модноос зурж үрс зулцгаа үнсэх гэсээр байтал нар хидийнэ жаргаж үжийн бүрэнхийн нүмерсэн байна бизээ. Үзэгслэн тогос дэгдээхээтэйгээ хөөцөлдөн гоёмсог дэвүүр мэт сүлээ эргэлдүүлж тэгэн догон гэж алхаад сүрлэг солонгоч харагдах байхдаа ээж могоо бяцхан зогоогоо үнсэх гэхэд эрчилж орооцолдсон ирээн ос шиг л харагдах байх шүү. Далайн морины бяцхан тугал аавдаа үнсүүлэх гэхэд түс тас хийм мөргөлдөх мэт хажин жигтэй дуу гарах байхдаа заан ээж нь туглаа урт хошуугаараа үнэрлээд усаар шүшиж угаадаг гэсэн шүү. Үдэш бүр ээж аавууд тавтай нойрсохыг хүсэн жаалуудаа үнсдэг шиг амьтад бас зулцгаа үнсдэг байсан бол тэнгэр бэхэн хар өнгөөр хучигдаж саран мөнгөлөг туяагаар гийгүүлэн байхад ээж слот зулцаг хоёр үнсэхгээд л дөхөж байдаг гин. Тод шувуу дэгдээхийгээ үнсэх гэхээр махир хошуунууд нь мөргөлдөөд түс тас түг таг хийсэн чимээ их гардаг бизээ. Айн хөх чон бэлтэргээ үнсчгээд дараа нь хамтдаа уйлдаг гэсэн шүү. Баавга бамруушаа үнссний дараа бөөн архирах чимээ гардаг байх. Ээж сармагчинд моншоо дагуулan моддын мөчрөөр дүүлэн явахдаа амжиж нэг үнсдэг байхдаа далайн хав зулцгаа үнсэх гэхээр тэрүүгээр нэг бөөн бөмбөлөг гарч усны мандлыг хучиж таарна да. Үдэш бүр ээж аавууд тавтай нойрсохыг хүсэн жаалуудаа үнсдэг шиг амьтад бас зулцгаа үнсдэг байсан бол тэнгэр бэхэн хар өнгөөр хучигдаж саран мөнгөлөг туяагаар гийгүүлэн байхад слот зулцгаа үнсэж амжаагүй л байна. Ээж оцсон шувуу халтиргаа ихтэй мөсөн дунд гусаж явахдаа л дэгдээхийг тэрвэрч үнсдэг нь үнэн байх. Аав хэрс зулцгаа үнсэх гэтэл хамар доорох том ивэр нь хоорондоо мөргөлдөж түстас хийх байхдаа анаашны бяцхан тугал ээждээ үнсүүлэх гэж урт хүзүүгээ сунган сунгасаар одод тэнгэрийн хязгаарт сая л нэг үнсүүлэх байлгүй. Эмж бяцхан цохроогоо дагуулan энд тэнд өрчид цохрон үсрэх болгондоо үнсэж амждаг л байх. Бяцхан тугал усны үхэр аавыгаа үнсчгээд нойтон зүлгэн дээр хамтдаа хэвтэж хаац жаргалтайгаар нойрсдог байхдаа сайхан нойрсохыг ерөө бид бие биеэ үнсдэг шиг амьтад бас үр зулцгаа үнсдэг бол тэнгэр бэхэн хар болж саран авхай мөнгөн туяагаа тусгах цагаар бүгд нам гүн болж чанга гихчин бисен тэрвэрч нойрсож эхэлнэ. Гэвч өнөөх удаан слот маань зулцгаа үнсэж дуусаагүй л байна да гэсэн байна. За өстөө хөөрхөн түүх байна тийм ээ хүмүүдээ. За амтан болгоны онцлогийг харуулсан их гоё ном байна. Хүүхдүүд та бүхэнд авч унших юм бол танин мэдэх хүн их олон зүйлийг мэдэж авах юм байна шүү хүмүүдээ. Үлгэртэйгээ хамт байсан та нартай баярлалаа. Баяртай.